За энэ $7 зөв явж ирсэн. Явахгүй чи явахгүй дөө. За долларын индекс дээр өнгөрсөн 7 хоногийн хувьд харьцангуй бараг 50 шгуулталхон болж өнгөрлөө. Тэрний өмнөх 7 хоног бодоход лааны бийд бол жижигхэн барийн биетэй лаа үсээд явж байна. За нэг онцгийн хөдөлгөөн болоогүй учраас энэ 7 хоногийнхоо долларын индекс дээр юу болж магадгүй гэдэг шинжилгээр үгээ орцгоё. За энэ 7 оны долларын индексийн хөдөлгөөний таамаг болохоор за юу ч өмнөх 7 хоногийн хавьтад хийчихье. За өмнөх 7 хоногт одоо нэг юм гурвалжин битээр нүсэж байна. За гэхдээ засварын хөдөлгөөн бол нэлээд дутуу байж магадгүй. Энэ маань ингээд хөдөлгөөнөөс солиод батарейн тэлдэг шиг тренд лайнууд маань ингээд солиод явчих байх гэсэн. За тийм ерөнхийдөө нэлээд том батарейн болж орж ирээд дэшээ сэтлээд за дэшээ сэтэрсэн. За тэгээд мөн давынхоо хувьд бол буцаад дэшээ хайраа хийгээд буюу дэшээ чиглэл ерөөсөө эвдэгдээгүй байгаа тийм. За тэгээд өнөөдөр бол нэгтгэд одоо бол нэлээд унаад ороод ирсэн. Тэгэхээр буцаад өсөх тренд нь ерөнхийдөө хүчтэй явах байх. За одоо ч гэсэн бас эхний ээлжний хүчтэй шалтгаалсан дээрээсээ дэшээ хөдөлгөөн авцсан байна. За тийм баг эндээсээ дэшээ явчих болов гэж хараад байна. За гол нь гэхдээ бас хэтэрхий зөвхөн доо бөгөөд хахаар заримдаа бас нэг иймэрхүү батарейн бас өнөөдөр хальт ажиглагдсан. За тэгэхээр энэ бол яг хуу ерөнхийдөө жоохон хүчээр маягийн олон орой огтлцуулах гад энэ оройг жоохон хэрчээ зурчлаа. За тэгээд энэ батарейн явлаа ч гэсэн жоохон сунжирч ирэх юм бол өмнөх даваа эвдэхгүй учраас дээшээ чиглэл маань илүү хүчтэй хэвээрэл байна гэж хараад байна. Тэгээд яг өнөөдрийн байгаа бүсчлэлийг доошоо эвдчих юм бол нэлээд доошоо оруулж ирээд за бараг энэ хавцаанаас дээшээ орж иж магадгүй. Эсвэл тэгээ шууд эндээсээ дээшээ. За нэг ийм хоёр хөдөлгөөн таамаглаж өдөө. Ийм хоёр хөдөлгөөн байж магадгүй гэж харж байна да. За миний хувьд болохоор өнгөрсөн 7 хоногт хэлжсэн нэг томхон бүсийн хөдөлгөөн бол явжсэн. За тэр бүс дээр бол нэлээд контакттай байгаа тийм. Тэгэхээр одоо ч гэсэн тэр бүс дээр байгаа учраас ерөөхдөө энэ бүс дээр за саний доо хөөх байдлаар бол төлөвлөгөө гаргачаад байна. За хэрвээ энэ хөдөлгөөн маань ерөөхдөө энэ чи доо үүсээд юм уу? Чихэн доо үүсээд энийг брейк хийсэн үед ер нь арилжааны төлөвлөх доошоо харьцаа төлөвлөх сонирхолтой байна. За нөгөө талаараа энэ чэнс илүү эсрүүцэл авч байгаа учраас за энэ нөгөө дээдлэл явж исэн хөдөлгөөний пулбэк байж болох үйл хөдөлгөөн бол харагдаж байна. За нөгөө талаараа 4 цагийн шаарднаар болохоор за өнгөрсөн 7 хоногт ярьсантай адилхан тренд лайн маань ямар ч нэлээд сайн контакттай яваад миний хувьд болохоор тэгэхээр энэ тренд лайны хувьд бол нэлээд контакт сайтайгаа учраас илүүтэй дахиж нэг хэрвээ энэ бүсчлэлийн хувьд бол доошоо ороод ирчих юм бол доо эвдүүлж чад доошоо харах сонирхол байна. Тэгэхээр долларын индексийн хувьд бол хамгийн ойрын магадгүй том хөдөлгөөн гэж үзвэл энэ бүс рүү бол харах сонирхолтой байна. Тэгэхээр илүүтэй энэ бүсийг харж байгаа контактаас хамаарч арилжаа төлөвлөх сонирхолтой байна гэсэн. Тэгэхээр долларын жижиг цаг гэхээс илүүтэй 4 цагийн чартан дээр бол илүү баталгаа болоод шийдвэр гаргахад нэлээд тухтай харагдаж байгаа учраас 4 цаг дарж төлөвлөгөө гаргах гэж үзэж байна да. Долларын индекс ийм хөө байна. За Nasdaq дээр за одоо босоо хэр гэдэг шиг л байт юм байна да. За жамп Nasdaq дээр 7 хоногийн төлөвлөгөө юу гарч байна да. За Nasdaq дээр өнгөрсөн 7 хоногт хэлсэнтэй адилхан ерөөхдөө энэ хавцаас арилжаа төлөвлөхөд нэлээд хэцүү байна гэдэг бол төлөвлөгөө бол байсан. Тэгэхээр том цагийн чартан дээр бол ямар нэгэн байдлаар өнгөрсөн чарттай адилхан иймэрхүү бүтэц үүсээгүй байгаа учраас илүү жижиг цаг руу оруулах бодолтой байна. Тэгэхээр илүү 15 минут болоод 30 минутын чартан дээр илүү ажиллана гэсэн. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн үед болохоор за энэ ч нэг бүсчлэл яригдчихсэн. За тэгээд энэ ч нэг бүс үүсээд байх шиг байна. Энэ чээс арилжаа төлөвлөсөн байгаа, оролттой байгаа гэдэгтэй арилжаа хийжсэн. За тэгээд энэ хавцаас price action харж байгаад нөгөө талын арилжаа трендийн дагуу арилжаа хийж болох юм байна гэдэг төлөвлөгөө бол байсан. За тэрний дагуу арилжаа хийгдсэн. За тэгтээ би нөгөө хэлсэнтэй адилхан хаана TP-гээ тавих вэ гэдэг дээр асуудалтай байсан учраас би энэ дээдлэлээр аваад гарцсан байна. Тэгэхээр нэг талаараа бас нөгөө хай хийж байгаа үед болохоор яг хаашаа хүрэх мэддэхгүй байгаа учраас эрсдэлтэй байгаад байдаг. Тэгэхээр мэдгэжсэн бүс дээр бол арилжаа хийж гарсан. За өнөөдрийн энэ 7 хоногийн үед болохоор ямар хөдөлгөөн байна вэ гэхээр за бас өнгөрсөн 7 хоногийн бүсчлэлтэй адилхан 15 минутад нэлээд сонирхолтой бүсчлэл үүсчихэд бол харагдаж байна. За тэгэхээр энэ маань магадгүй өөрөө нэг төрлийн паттерны хэлбэр үүсгээд
явж чадах болов гэдэг үнцэг гарч байгаа юм гэсэн. Тэгэхээр илүүтэй энэ хөдөлгөөнийг харах юм бол би доошоо оруулж ирчээд буцаж орж ирэх хөдөлгөөн дээр нарилжин их төлөвлөгөө байгаа гэсэн. Тэгэхээр батарейны хөдөлгөөнтэй нийлүүлээд харахад бол за илүүтэй нөгөө энэ бүсчлэлийнхаа дээр гаргаж ирж чадаад ярилцсан их сонирхол байна. За одоогийн байдлаар бол энэ сэтлээ гарч явал надад бол илүү тухтай бүсчлэл үүснэ. За буцаа ороод ирэх үед нь лааны хаалт болоо лааны пулпекаар бол арилжаа явал хийгднэ. Тэгэхээр өнөөдрийн үед бол Нью-Йоркийн хөдөлгөөнөөр илүү дээшийн хөдөлгөөн гаргачих болов гэдэг бол хүлээлт бол байна. Гэхдээ тухайн бүсийн контактуудаас хамаарат энэ арилжаа маань доошоо арилжаа хийгдэх үү? Эсвэл буцаж орж иж байгаа хөдөлгөөнөөр пулпек ч юм уу инфо байдлаар арилжаа хийгдэх болно. Тэгэхээр 15 минут бол 30 минутын чартан дээр бол Nasdaq-ийн хувьд төлөвлөгөө илүү гарч байгаа миний хувьд бол. За миний хувьд болохоор Nasdaq дээр за ерөнхийдөө хоёр тал руугаа хөдөлгөөн харж ирсэн. За нэг ихнийх нь бол энд нэг мөрдлөгөө мөр үүсээд иж магадгүй гэж харж ирсэн. За хоёр дахь нь болохоор эсвэл мөрдлөгөө мөр нь үүсэхгүй шууд одоо байгаа зэгээс ингэ дээш өсчих болов гэж хэлсэн. За тэгээд ерөнхийдөө бол хоёр таамгийг хоёулангийн эвдсэн байрын хөдөлгөөн гэдэг ч юм уу. Аль хоёулын маркетинг үүсгэж байгаа юм шиг хөдөлгөөдсөн. За ягаад гэвэл энд ингэ мөрдлөгөө мөр гэж харж ирсэн чинь ийшээ доошоо сэтэрж байгаа ш болонгуудаа лаан сэтрийгөө буцаад дэше гараад ирж байна л та. Тэгэхээр одоо даваа харсан ч гэсэн энэ лаануудыг ингээ өмнөх даваа идэж чадаагүй гэж харах юм бол уулан дэше жоохон ойлгомжтой байсан. Гэтэ нэлээд төвхтэй ингээд ялангуяа дүнгижл ингээд Нью-Йорк нэгдсэний араас амар савлгаатай байгаа учраас ингээд лаа дээрээ чагдал доороо чагдал тэгээд ингээд стоп лосс өдр амар холчод ойлгомжгүй байгаа гэсэн. За тэгээд ихэд бол арай том цагийн чиглэлийнхэн дагуу дэше гараад ирлээ. За одоо болохоор юу хараад байна гэхээр за тэгээд өнгөрсөн 7 хоногт бол ерөнхийдөө тэр аяараа өсөөд унаад за өнөөдөр бол жоохон рейнж маягтай явж байна. За тэгээд энэ 7 хоног жоохон мэдээнүүдээс хамааралтай бас рейнжилж гин үү яаж гин. За юу ч гэсэн батарейнаараа бол харахад бол тодорхой хэмжээний sideways trend бол угаасаа явж байна тийм. Тэгэхээр энэ батарейн дээшээ сэтрэх магадaltaй байх. За ерөнхийдөө анзаараад таамаглал за эндээ нэг инкси гэдэг энэ батарейн дээшээ сэтрэх байх. За гэхдээ дээшээ сэтрээд хуцаад ороод ирэх болов ерөнхийдөө энэ дэр байгаа хүчтэй оройг бол эвдэхгүй болов да. За энэ дэд өмнө нэг юм шалтгааж болж байгаа юм солигдож байгаа процедур шиг юм зоонлоо л та. Эндээсээ илүү эвдэхгүй баг. Тэгэд энэ эвдээд энэ өмнөх оройнуудаа бүтэн сэтэлжүүл явах дэшээ харж болох лээ. Тэгэд одоо нэг ойр тийм доошоо ол impulse correction гэсэн бүтэц ерөөсөө байхгүй. Ерөнхийдөө дээшээ тренд явж байгаа л ингээд sideways дээшээ байгаад байгаа. Ерөөсөө доошоо тренд correction, доошоо тренд гэсэн юм байхгүй байгаа учраас ийм юм бас энэ дээр хүлээж байж магадгүй хараад байгаа. За яг ингээд ийм батарейн зурагдчихэж магадгүй. За тэгээд ингээд доошоо impulse correction, доошоо impulse гэдэг юм гэж магадгүй. Тэгэхээр энэ батарейны сэтрэлт яг хүчтэй байх уу, хүчгүй байх уу гэдэгт айгүй анхаарлаг байна л та. Тодорхой хэмжээнд дээшээ сэтрэгтэй ч гэсэн доошоо батарейны хэлбэр үсээ гараад ирэх юм бол илүү их доошоо магадлаа барьж авах гал байна гэж бодож байна. За тэгээд Nasdaq бол яг үнэхээр би бол батарейн сэтрүүлж стоп лосс тавих маях гэдэг юм уу тиймэрхүү нөхцөл дээр айгүй хэцүү бүтээгдэхүүн стил байсаар л ганц ойлгомжтой хэлж байгаа чинь. Саяны Nasdaq тэгээ яг нэмээд хэлэхэд яг Nvidia-гийн хувьцаанд ажилчид нь бол хувьцаанд зарж эхэлж байгаа. Тэгэхээр магадгүй нэг талаараа уналтын нэг жижиг хэсэг байж болох үз байж болно. Гэхдээ бас газар хөдлөөнд том уналт орж ирэхэд бол мэдээж том хүчин зүйлийн нөлөө эрэхтэй. Мэдээний нөлөө ч юм уу те. Тэгэхээр дээдлийн хэсэгтэр бол нэг рейнж байдлаа үүсэх болох ч бас хараад байна л та. За дараагийнх нь болохоор алтан дээр за алтыг харин доошоо цэвэрхэн битээр нь үүсчих юм болов уу гэж бодсон чинь югжил бодсны дагуу байх вэ гэдэг шиг боллоо. За ерөнхийдөө айгүй цэвэрхэн битээр нь хоёрхан тоочтой гэж хэлж байсан. Тийм учраас жоохон хэцүү. Ерөнхийдөө тренд лайнууд нь ингээд солигдох юм бол дагаа зураатай гэж бодсон чинь тэр яриа дэшээ сэтэрээд явчлаа. Тэгээд за өнгөрсөн 7 хоногийн 5 дахь байна те. Бараг шууд унтсан. За энэ бол гэхдээ нөгөө өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Цаг хоорондоо зөрчсөн. Чиглэл маань өөрөө зөрчсөн. Тэгэхээр нэг өдрөөрөө өсөөд идэг. Тэгтэл дунд цагаараа унаад идэг гэх тэгэнгუთ яг тэр нь л ер нь болчихвол байна л да. Одоо жишээл харах юм бол ингээд яг за нэг өдрөөр бол хийж харсан ойлгомжтой өсөж байгаа. Гэхдээ 2 цаг дээр яалтчгүй энэ шиний орол өмнөхөр орол эвдсэн энэс өсөж байгаа орой энэ өмнөх оройг эвдэхгүй гэдэг дээр ингээд асуултын тэмдэг байсан. Гэхдээ тэгэл нэлээд төхөж ирээл рейнжилж байгаа л унчлаа л да. За тэгэхээр одоо алтны энэ 7 хоногийн тамга одоо бас сонирхолтой бүс дээр ирж байна. Энэ нэг жижигхэн дээшээ тренд байна өөрөө бас нэг юм оройор бол тренд лайнууд үүсгэсэн. Энэ тренд лайн дээр ирээд зуралдаа л. Тэгээд энийг гэхдээ жоохон багасгаад харах юм бол доошоо задарч иж магадгүй батарейн тийм цэвэрхэн биш гэхдээ нэг юм
бүтц нь бол доошоо задарч иж магадгүй. За энэ орой бас жоохон ашиглахад аягүй хэцүү юм. Дотлокко бич. Нэг иймэрхүү байдлаар гээ харахад бол одоо энэ дээр доошоо задарчих байх магадaltaй батарейны бүтц явж байна. За тийм энэ ингэсэж жагаад баг доошоо стрээд даун тренд нь арай л хүчтэй болчих магадгүй бол одоо энэ 7 хоногт л гэж бодож байна да. За миний хувьд болохоор за өнгөрсөн 7 хоногийн юун дээр шууд шинжилгээнд дээр 5 өндөр ярьчаад орчих тий. За өнгөрсөн 7 хоногт бол энэ хавц явж байсан. За тэгээд энэ нэг бүтэц үүсгээд байна гэж ярьжсэн бол энэ чээс ямар ч сан өнгөрсөн 7 хоногийн дугаар үзсэн бол энэ чээс эсрүүс лава доош унсан. За тэгээд илүүтэй бас энэ доотлын цэгийг хүлээж исэн боловч энийх наагур өнгөрөө дэше яваад өгсөн. Тэгэхээр төлөвлөгөөнүүд бол доотлын төлөвлөгөө бол фейл байдлаар үлдсэн. За тэгвэл нөгөө талаараа pullback-ны дээшээ гарч байгаа хөдөлгөөн бол энэ чээс төлөвлөгөө бол арилжаа хийгдсэн. За тэгээд энийг 4 цагийн чарт руу оролт харангууд за энэ доотлын бүсчлэл дээрээс хэлжсэнчлэн энэ хэрвээ сайн явж чадах юм бол энэ дээдлийн таз руу өрөх магадaltaй гэдгийг өнцгөөс бол хэлээд за ямар ч зүйл хүрсэн байна. За энэ чээсээ буцаад харин арилжаа хийгдэж чадаагүй. За харин сайн арилжаа хийгдэх боломжтой нэг бүс бол ялч вэ гэдэг байж гэж харж байна. За одоогийн байдлаар ямар хөдөлгөөн гаргаж байна вэ гэхээр за 4 цагийн чартнаа шууд харж байгаачлаа. Дээдлийн таасны хэсгээс эсрүүсэл аваад за бохкон дээрээс энэ чээс нэлийн эсрүүсэл аваад байна. За өмнөх мэдээж энэ нэг таасны эсэлж чадахгүй арилжааны таасны хэсэг дээрээс бас эсрүүсэл аваад байгаа учраас энэ хөдөлгөөн маань бас доошо хөдөлгөөн орж ирэх болов гэдэг бол магадлал гарч ичээд байна. Тэгэхээр энэ маань эхний ээлжинд бол том цаг дээр болохоор 4 цагийн чартан дээр шалны энэ хэсгийн хөдөлгөөн. За хэрвээ энэ маань өөрөө сэтэлгээд яваад ах юм бол доотлын хамгийн ойрын хэсгээр бол би энэ хэсгийг хэлэхээр байна. За энэ хэсэг рүү явж болов гэдэг бол хүлээлгэнэ гэсэн үг. За энийг 30 минутын чарт руу ороод харахаар за өнгөрсөн 7 хоногийн яг нэг таасны хэсэг дээр бол энэ зураглал маань ямар ч хэвээрээ байна. За буцаад энэ чээс эсрүүсэл авсан бас хөдөлгөөн байгаа учраас нэлээд гой бүсээс бас эсрүүсэл аваад явж байгаа юм болов гэдэг бол үнцэг гарчаад байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар болохоор дээд ярилцааны төвд болохоор би илүү энэ алтыг доовод эвдэж чадах юм бол ямар ч энэ доотлын өмнөх хэсгийн шалны сүр бол ирчих болов гэдэг бол хүлээлттэй байгаа гэсэн. Тэгэхээр эхний ээлжинд болохоор магадгүй нэг батарейнтэй хослол үзэгд бол илүүтэй энэ чээс доов зурагдж хагаад шал таасны хэсэг дээрээс pullback-ны хөдөлгөөнд рүү арилж хийгдэж болно. Эсвэл энийг илүүтэй дахиад нэг double top маягийн ч юм уу тий байдал үүсээд явах болов гэдэг бол хүлээлт байна. Тэгэхээр алтан дээр бол нэлээд сонирхолтой зураглал болоод таамаглал гарчаад байгаа учраас алтан дээр нэлээд бас арилж хийх сонирхолтой байгаад байна гэсэн үг. Тэгэхээр сүүлийн арилжаанд хэсгүүд маань ч гэсэн нэлээд алтан дээр арилж хийх гэсэн учраас тэгж харж байна да. Алтан дээр бол энэ 7 хоногт. За энэ 7 хоногийн мэдээнүүд арчи. За энэ 7 хоногт бас тодорхой хэмжээнд олон мэдээнүүд байх шиг байна. За 3 дахь 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь. За бүгдэнд нь л байгаа юм байна л да. За тэгэл 8:30 10 гэдэг 2 цагууд дээр идэлгүй байна. Тий 5 дахь Cadence CPI 2 дахь кадр байна уу тий. 2 дахь Cadence CPI. За 3 дахь болохоор Австрали долларын CPI. За тэгээд 4 дахь болохоор GDP гарах юм байна. Америк нэгдсэн улсын. За тэгээд Англих байна тий. 5 дахьд. Тий тэгээд гэх мэтчлэн мэдээнд байна. Тэгэхээр бас адилхан фэрүүд дээр арилж хийгдэх болоо да. Долларын индекс маань ч гэсэн нэлээд савлах болоо гэдэг бол хүлээлт бол байна гэсэн үг. Тийм лээ. За тэгэхээр бас яг нэг өмнөх бичлэг дээр хэлсэнчлэн доллараас бусд мэдээнүүд ажлын цагаар гэдэг ч юм уу яг эд өдөр завгүй байдаг өдөр байдаг учраас сэрвэлэг тавьдаг ч юм уу өөрсөндөө ингээд сануулга болохоор зүйлүүдийг ашиглаж сурвал илүү зүгээр байх. Доллар бол яг тийм бидний яг нэг чарт харах боломжтой үед мэдээнүүд гардаг болохоор төлхөө тэжгүй байгаад дитэг. Яг анзаархад илүү амархан тий. За өнгөрсөн 7 хоногийнхаа арилжааныхаа тэмдэглэл рүү орчъя. За ерөнхийдөө улирлын шалтгаантай гэдэг шиг одоо ингээд наадам болох гэж байна. За тэгээ зум болоод наашаа цаашаа хөдөлгөөнөд хүмүүсийн аялал жуулганы сар эхэлж байгаа учраас видеонууд энэ 7 хоногоос хойшоо тасалдаж магадгүй. За ерөнхийдөө 7 хоногийн нэгтгэд болон бичдэг байж байгаа тасалдаж магадгүй. За ядч л одоо сонгуул Монгол болох гэж байна. Цаашаа сонгуулаа өгөн тий. Тэгээ баг шууд маргааш нөгөөдөр ч юм уу ирдэж нэгтгэд бичлэгээ хийх гээд инээдрээ болоод ирэнгуутаа одоо л ингээд үнээс цаашаа бичлэгнүүд ганц хоёр дугаарууд
өнжиж бас магадгүй байх. За тэгээд таамгаар бол баг 8 сар хүртэл ер нь л хэцүү шттэ тий. Тэгээд нааш нэлээд цаашаа 8 явдаг сарын сар. дунд ч юм уу гарч магадгүй байх. Ер нь бол. Тийм тэгэхээр айлхоор чадвал өөр өөртөө хувьдаа нэг шинжилгээнүүдэд айлхоор арилжаа хийж байгаа шинжилгээнүүдэд Discord дээр өөрийнхөө өрөөлөө оруулдаг ч юм уу эсвэл нэг swing дээр богино видеонууд болгоод оруулж чадвал баг л их юм баг. Тэгээд тэрнээс яг хоёулаа уулзаад ингээд одоо банк хийдэг шиг ингээд видеонууд бол орч чадахгүй баг шүү. Тэрийг одоо эртхэн хэллээ. За тэгээд яг энэтэйгээ холбоотойгоор ерөнхийдөө арилжаа амар баг хийгдэж байна. За миний хувьд бол өнгөрсөн 7 хоногт баг л 2-3 өдөр дан гадуур завгүй. За тэгээд зарим нэг өдрүүд ингээ хоногоор иш тийш яваад байгаа учраас арилжаа хийж чадахгүй байгаа. За тэгээд алтан дээр нэг дийлэн арилжаа хийсэн байна. За тэгээд энэ алтны ийм яг уналттай үедэд яг сайхан би байж таарахгүй байна. Айгу гоё байна. Ингээ өмнөх энэ уналтан дээр байж таагүй. За өмнөх 7 хоногт нэг ийм л арилжаа хийлээ. За ерөнхийдөө нөгөө том батарейн дотроо яваад исэн. За тэгээд энийг батарейн үүсчээвэл илүү том цагийн доош арилжаанд орох гэсэн. Тэгээд дийлэн дээрээ 5-15 минутын чартыг харж агаад за энд нэг юм хүчтэй support resistance дээр харж байгаад нэг trend line сэтгүүлээд нэг арилжаанд орсон. За тэгээд энэ нь өөрөө буцаад дэше өсөхдөө ингээ доошоо задарчих байж магадгүй батарейны 3 дахь тооч байсан учраас тэрэн дээр нь TP-гээ тавиад авцсан. За тэгээд нэг ярьцах 2.2 илүү 2.7 нэг ийм арилжаал хийлээ. Тэгээд бусдаар бол ямар нэгэн өөр бараа бүтээгдэхүүнүүд ямар нэг арилжаанд орсонгүй. За тэгээд яг 5 дахьд буцаад нэлээд дайггүй. За энэ дээр бол арилжаад таамаглаж исэн хүмүүст бол нэлээд зэвэрхэн ялангуяа батарейн ашиглаж арилжаанд ордог хүмүүст бол энэ алтан дээр бол нэг шалгаад үзэхэд үнэхээр боломжийн зэрэг байсан. За нэгт эхлээд угаасаа сая дэс болцсон байлээ. Хоёрт ингээд батарейны 3 тооч өдр нэлээд дайггүй те. Ийм оролт. За тэгээд бол топ мов ч юм уу. За яг өнгөрсөн дээрхэд бол амархан энэ бол дайггүй оролт байсан. За тэгээ 2 удаа 5 дахьд дараалаад унчуудаа баг тэгжил анзаараад байна. Энэ өмнөх хонолт бас 5 дахьд байсан. Энэ бас дахиад 5 дахьд ундаг. Тэгээд ерөнхийдөө энэ жил жагаа 5 дахьд ундаг муузан сурч уу яач гэдэггүй. За өөр арилжаал хийсэнгүй. За миний хувьд болохоор нэлийн хэдэн арилжаанууд бол хийгдсэн. Тэгтээ бас мэдээж энэ дунд нөгөө яг гадуур явж явах үед хийгдсэн арилжаан байгаа. Зарим нь харахаа ороогүй, орж чадаагүй яагаад гэхээр нөгөө зургийн үед нөгөө тухайн моментээр орчвол илүү бас амар байдаг учраас дараа нөгөө зураг хайгаад олоод эсвэл ингээ яачингууд нэг жоохон удлаач юм сайн байдаг яа нөгөө хийсээ арилж байгаа биш хийгээгүй арилж байгаа ярьж байгаа юм шиг байдаг учраас явсныхан дараа арилжааны зураглал би орох амар нэг юм сонирхолтой байдаг. Тэгэхээр тухайн моментээр хийсэн зураглалууд бол энэ ч байна. За эхний арилжааны яг өнгөрсөн донод яалч нөгөө яг нөгөө бичлэг бичиж явах үед бол энэ оролтыг бол ярьж ирсэн. За тэгээ энэ оролт маань яалтчгүй тухайн моментээр TP Норкийн хөдөлгөөний өмнө бол нээлтийн үед бол аваад явсан. За энэ бол TP-гээр хаагдсан. За тэгээд энэ дээр дараагийнхаа арилжаа нь алтны хөдөлгөөн байна. За алтны хөдөлгөөнөөр яалч вэ энэ дээр дэ арилжаа хийдэг учраас жижиг цагийн арилжаанд бол хийгддэг. Тэгэхээр миний арилжаанд их хвчлэн 1 минутаар оролт хийгддэг. За тэгэхээр энэ чинь сар бол энэ бол өдрийн Лондон болоод Нью-Йоркийн нээлтийн үеийн бүсчлийг тодорхойлж байгаа арилжаа хийгдсэн, сел хийгээ, баа хийгдсэн, хоёулаа ерөөхдөө тухайн моментийн үедэр бол TP аваад хийгдсэн. Гэх мэтчлэн арилжаанд байна. За тэгээд яг арилжаа болгоны бүтэн ярих гэж байгаа хэцүү. За өнөөдрийн хувьд бол би нөгөө яг өнгөрсөн 7 хоногийн нэг 2 дахь хойш юунод байхгүйсэн. Тэгэхээр арилжаа хийдэггүй. Тэгэхээр өнөөдрийн хэд хэдэн арилжаанд Азийн цагуудаар хийгдсэн. За Азийн цагуудаар яалч нөгөө хөдөлгөөн миний арилжаа хийдэг бүтээгдэхүүн арилжаанууд маань хөдөлгөөн багтай байдаг учраас жоохон эвгүй байсан. Гэхдээ нэг оролтын яг бүсчлийн үед л ажгүй байж болох бүсчил байсан учраас арилжаа хийгдэж үзээд манай стор бас болсон. Тэгэхээр ерөөхдөө нөгөө тухайн моментээр арилжаа хийгдэх үед төлөвлөсөн байна уу, төлөвлөөгүй байна уу, Аз нар байна уу, эсвэл Лондонор байна уу гэдэг аягүй чухал байдаг. Гэдгийг илүү харуулахад зорж байгаа. За сүүлийн яг Лондонгийн арилжаанд бол яалч вингээ TP авах ч юм уу те. Өнөөдрийн яг байдлаараа одоо Nasdaq-ийн хөдөлгөөний харуул Лондон нэгдсэний дараах хөдөлгөөн дээр болохоор за энэ маань аль зураглал юм бэ? Өдрийн 4:30 минут. Тэр энэ чэнс гэсэн үг. Энэ хэсгийн бүсчлээ тодорхойлж аваад ерөөхдөө өнөөдрийн нээлт маань за нээлтийн ханш маань болохоор энэ ч байсан. За би бас өдрийн нээлт болоо хаалтын ханшнуудыг нэлээд сайн хардаг. За өнөөдөр нээлтийн ханшин дээрээс бол буцаж орж ирээд энэ ч pullback хийсэн арилжаанаар бол арилжаа нэгдсэн. Тэгэхээр
Энэ маань хамгийн холдоо болохоор би илүү энэ хөдөлгөөнийг бол харж байсан. Гэхдээ ерөнхийдөө энэ альчаа маань TP бол гарсаар гэж байна. Тэгэхээр гих мэтчлэн ярьж байгаа бол байна. За журналын хувьд болохоор ерөнхийдөө нэмэх хасах зүйлүүд бол жижиг сажиг юмуд бол анзаарэгдсэн. Тэгэхээр ялч юу журнал ярьж байгаа учраас заавал ингээд би ийм арилж ийсэн гэж ярихаас илүүтэй юу арилжааны журнал дээр юу дутагдaltaй болоод давуу талууд юу байна гэдгийг бас ярих зүйтэй багтай. Тэгэхээр за одын чигс нэг бас нэлээд олон арилжааны дата цугларсан байгаа учраас ингээ харангуй би ихэвчлэн сэл арилжийг гэсэн үг миний хувьд бол тэгэхээр илүү доошоо хардаг арилжаанууд хийгдэд байна. Нэг талаараа магадгүй энэ том цагийн арилжаанууд дээрээс трендийн дагуу арилж хийхээс илүү би тухайн жижиг цагийн нөгөө арилжаанууд дээр илүү трендийн эсрэг ордог байхыг үгүйсэхгүй. За нөгөө талаараа бас break even stop loss-ууд байгаа гэсэн энэ нийт датагаар үзвэл энэ өөрөө win rate нь арай илүү өндөр гарч байгаа. Яг л биенүүд нь маань өөрөө дандаа нэмэгтэй хаагдаж байгаа. За нөгөө талаар stop loss нь гэсэн win rate нь арай бага болгож байгаа ч юм уу те ингээд stop loss цохиуллаа гэсэн гих мэтчлэн байна. За тэгээд илүү одоо яг нэг өдрийн цагаар сууж байгаа учраас Лондонгийн цагууд дээр арилж илүү төлхөө хийгдэт байна. Орооны Лондонгийн цаг болоод нэг 5:30 6-гийн үед бол илүү их арилжаа хийгдэт байгаа миний хувьд болохоор илүү энэ арилжаануудынхаа мөчлөг дээр арилжаануудаа барьж авах юм бол бас нэлээд олон TP зохиол хандлагатай байгаа учраас энэ цагууд дээр бас нэлээд суух сонирхолтой байдаг. Тэгэхээр ялч нэг журналын ингээд давуу тал нь юу байна гэхээр энэ арилжаа маань өөрөө тухайн момент болоод дараагийн арилжаануудаар нөлөөлж байгаа учраас журналын хувьд бол ийм давуу талуудтай бол байна. За мэдээж энэчнээс нөгөө дан ганц нөгөө онжогоо болоо break even зохиулж байгаа арилжаанууд харахаас илүүтэй би stop loss авж байгаа арилжаанууд нь яг хэдий даваад ингэдэг харах юм бол Азийн үе болоод Нью-Йоркийн ерөнхийдөө нөгөө эхлээд дөнгөж range-тэй үеүүд дээр маркет нэгсэн дараах арилжаанууд нэлээд зохиулж байгаа харагдаад. Тэгэхээр магадгүй би энэ арилжаануудыг илүү багасгах ирэх юм бол нэг талаараа win rate маань ихсэн. За нөгөө талаараа stop loss зохиулах магадлал маань багасаад тэгэхээр ерөнхийдөө ашиг маань гэсэн их боломжтой ингэж хараад. Тэгэхээр гих мэтчлийн журналаас бол одоогийн байдлаар дата цугларч байна. Тэгэхээр энэ маань сайн одоо юу гэдгийг нэг зуны дуусгаа ч юм уу арилжааны нэлээд олон болоод ирсэн цагт нийт бүтэн үзүүлэлт нь ороод ирэхэд нэлээд сайн дата өгч байхаа гэж бол хараад байна л да. Би бас одоо яг журналаас үл давтагдгийг бас яг яг над дээр л анзаарчихсан нэг зүйл нь арилж байгаа нэгтэй уцнаасаа нээж гэнэ үү лаптопноос ч юм уу тий эсвэл ингээд шинжилгээгээ гэдэг компьютерээс нээж гэнэ үү гэдэг яг миний хувьд бол бичвэл илүү зүгээр санагдсан. Зүгээр ингээд одоо яг гадуур явж байхад юу гэдэг чинь таксинд явж байгаа ч юм уу ингээд илүү хуцаа харах завтай гоё да зүгээр оролтууд төлөвлөсөн цэг дээр 90 гутна гэдэг ч юм уу за зариунаас төлөвлөгөөний бус оролтууд тий зүгээр price action хийж орж гэдэг ч юм уу. Тэдгэр зүйлүүд дээр бас илүү их одоо юу гэдэг нь лаптоп дээр биш утсан дээрээс одоо оролдлого хийж байгаа үед илүү их stop loss авч яадаг ч юм уу тий. За эсвэл ингээд илүү их юу гэдэг чинь хамаа замраагүй жоохон дөрвийн бус үйлдэлүүд нь утсан дээрээсээ хийгдэж байдаг ч юм уу тийм байж магадгүй учраас бас утсан дээрээс нээж гэнэ үү эсвэл яг лаптопон дээрээсээ ч юм уу өөрийнх нь шинжилгээ хийгээд тухтай суудаг газараасаа арилж байгаа нээж гэнэ үү гэдэг зүйлийг бас сүлд арилжааныхаа журнал дээр нэмье гэж бодсон юм байна. Апдейт. Гэвэл за ингээд энэ сизон маань ингээд журналтайгаар ноцтолдоод явна. Тэгээд одоо сайжруулаад гэдэг ч юм уу ингээд ялч нөгөө юм жоохон актив байх цаг маань багасаад арилжаануудыг тоо зөөрөд байгаа учраас яг ийм нэг юм байнга шинэ бол байж чадахгүй байгаа юм тий. Тэгээд ялчгүй одоо 100 үзэгч нар нь ч явна. Бид хоёр ч гэсэн ийж явж байгаа. Тэгээд 8 сараас чадхад тэгээд хизээ завтай болно тухайн үеэсээ эхлээд ажиллахаар арилжаа олон болж ижил журнал илүү сайн апдейт хийгдээд за юу гэдэг чинь муу муугаагасаа за их дугаар нэмэгдэх учраас жаахан хитэн дугаар алгасах байх. Тэгээд яг хизээ дараагийн дугаар орохыг бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. 8 сарын дунд л гэж бодлоо. 8 сарын дунд л байж үед ер нь бол нэлээд буцаад темпэнд орох. Гэхдээ яалтчгүй нөгөө бичлэг бичихгүй байгаа гэсэн арилжаанууд хийгцээр байна. Жижиг болоод хамцагийн арилжаанууд хийгцээр л тэгэхээр арилжааг хаанаас хийж болох учраас энэ даваа тал болчиход байгаа юм л да ялчгүй те. Тэгэхээр бичлэг нь ялчгүй орохгүй. За яг хөө миний бодож байгаа зүйл бас юу вэ гэхээр магадгүй энэ журналыг дан ганц хоёулаа бас ингэж яриад байх нь утгагүй болооч бодно. Тэгэхээр магадгүй дата сайн цуглараач юм ингэ байх юм бол дараа нэг бас хүмүүстэй ч юм уу. За журнал дээр иймэрхүү дүгнэлт гарахаар байна уу, яахаар байна гэж хэдийгээр бид хоёр ингэж нөгөө арилжааны юун дээр арилжаа бас мэдээд байгаа боловч
хоёрын бас харахгүй өнцгүүд байх боломжтой байдаг. Тэгэхээр мэдээж бит хоёроос мундаг хүмүүс, арилж яадаг хүмүүс байгаа. Тэр хүмүүс тэр илүү менторлуулах гэсэн сонирхолтой байна. Тэгэхээр журналаа сайн хөтлөж байгаа ч юм уу тий. Мэдээж минерит өндөр байсан ч гэсэн хамаагүй энэ ч өөрөө дутуу сул талууд байгаа. Энэ зах зээл дээр байнга өөрчлөлт шинжилж явахгүй бол бас адилхан нөгөө эдийн засгийн өөрчлөлттэй адилхан өөрчлөлтөнд тэгэхээр журнал дээр ч гэсэн тиймэрхүү бас менторинг байдлаар дараагийн магадгүй шин дугаар явж байгаа дугаар дээр бас орж ирэхийг үгүйсэхгүй гэж бодоод байна. Тэг ялдаж байгаа тэр дээр бол. Одоо хүнээс зөвлөгөө авахаар за хамгийн хэцүү зүйл нь нэгт бол өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй тий. Хоёр би өөрөө илэрхийлж чадахгүй, тэр хүн гүйцэд ойлгож чадахгүй. Тэгэхээр тэр хүн өөрөө яг хаана яаж зөв зөвлөгөө өгөхөө мэдгүй болцдог. Тэрийг яг хамгийн үнэнчээр уулна би хинбэ гэдгийг харуулж чадах зүйл нь бол журнал тий. Одоо ингэ журнал байгаа. Бид нар гэхдээ хамгийн гол нь яг тэр хэмжээнд өөрөө яг алдаа гарсан ч өөрийгөө үнэнчээр ингээд алдаа тийм байна гэдгийг бичих хэрэгтэй байгаа даа. Тэгэх юм бол та ингээд хүн амьтнаас асуугаад гэдэг ч юм уу ингээд нэг хүн танд туслая гэхэд ядч өөртөө ингээд хамгийн хэрэгтэй гол зүйлээ олж авна. Тэрнээс нэг юм ерөнхий рискээ барь стоп лосоо тавь гэдэг ч юм уу те. За төлөвлөгөөний дагуу арилжаанд ор гэдэг зүйлүүд бол нэг юм ерөнхий зүйлүүд байгаа. Гэхдээ яг та тэднийг мөрдөхгүй байвал тэрний чаад яг ямар шалтгаан байгаа юм бэ гэдэг гол галын цэгийг олох зүйл чинь бидний нэг өөр өөрсдийн алдаагаа гаргаж ирээд та журнал аваа. Одоо битүү ч гэсэн одоо баг 3 4 дугаар явжлаа гэж бодоход ингээд ихний хамгийн ихний бичсэн тэмдэглэлт хойд яаж болсон мэдэхгүй шүү дээ. Ямар сэтгэл зүйтэй байсан. За би ядчил баг ингээд гадаа бороонд нарч ирсэн юм уу гэдэгтэй ингээд мискелик байсан уу гэдгийг ч мэдэхгүй. Тэгэхэд яг ингээд өөрөө журнал дээрээ бичсэн бол тийм зовлон байхгүй. За ингээд явж байгаа тийм төлөвлөгөөнд орсон юм байна. За гадуур уулзалтай байж байгаа нэг 0 ороод арцсан юм байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд байгаа учраас яг өөр айлхоор өөрсдөө хуурахгүйгээр залхуурахгүйгээр журналаа бичвэл илүү зүгээр. За битээр бол гэхдээ бас яг өөрсдөө ярьж байгаа шиг тэгэж бичиж үзвэл бичихгүй байгаа. Гэхдээ энэ мань нөгөө тэгээсээ эхлээ сайжраж яваад эцсийн үр дүнд ямар болж байна гэдгийг эхнээс нь харуулах гээд байгаа. Тэрнээс эхнээс нь ингээд одоо баг 20 30 өгснөх тийм ингээд хөтлөөд хойд ингээд амар олон скриншот текстүүд бит ингээд харуулад ирэхээр тэгээд шууд баг шантарч энэ. Тэгээд хүмүүст амар хэцүү харагдчихна. Тэгэхээр ингээд яг алдаа нотог байсан ч гэсэн ингээд өөрсдөө сайжруулад явж ивэл илүү зүгээр байх гэдэг өнцгөөс ингээд эхнээс нь хөтлөөд явж байгаа гэсэн үг шүү. За ингээд энэ 7-ны дугаарыг ингээд дуусгая. За тэгээд дараагийн дугаар наадмын дараа юу өмнө нь хичээлийн шинжилгээний дараа юу өмнө нь мэдэхгүй байна. Тэгээд юу ч гэсэн бүгдээрээ зуны сайхан өнгөрүүлцгээгээрээ сонгуульд идэвхтэй оролцоорой. За энэ замдаа болгоомжтой явцгаагаарай. Суудлын бүсээ зүүцгээгээрээ. Тэгээд сайхан амралтын дараа эргээд уулзцгаая да. Баяртай. Баяртай. Сайхан амарцгаарай. Сайхан амраарай. За эхлэх юм. Танаа. Йоо. Бүгд нь л дагаж хараш. За эхлэв. За шинэ дугаарынхаа дараагийн дугаарт шинэ дугаарынхаа дараагийн дугаар. За дараагийн бичлэгтээ 5 номер л тэгээд өнгөрсөн 7 хоногт юу болсон, энэ 7 хоногт юу болох гэж байгаа вэ гэдгээрээ эхэлцгээе дээ. Бас л утгагүй хэлбэр байл. Гайхамшигт. Гэхдээ зүгээрээ бидний уучлаарай. Үнэнч фэнүүтэй. За шууд яриад эхлэв. Бид мэдгүй нүдний хурхаа мухраа хатгаад нэг л явчих гадаг шиг. Нүдний даралт маралт гэж байдаг бол тэр мөрний биш. Nice. За доллар индекс дээр болохоор индекс 15 minutes later. За тэр долларын индексээ яриач. 1 hour later. 1 day later. Яг вэ. Зүгээр хүн захиандаа төрж болно хамаагүй шүү дээ. Ярих юм. 1 week later. 20 минутын бичлэгийг 50 минут бичдэг нэг л шалтгаан байгаа. Үлцэн 30 минутанд нинэж идэв. What? Би хэлэх юм уу? Чи бодчих уу үгийг би бодсон бэлэн л энэ хэлээ гэж хэлэхдэггүй. Энэ сог ядарлаа.
Нөгөө Нөгөө дуулах гэдэг гэх шиг оо. нэг тийм битүүрийн бичлэгийг хүмүүс ингэ тойр сууж үздэг гэсэн бол савж байгаа ёо. За. Чи бэлэн юм уу? Би төрхлөөр бэлэн байсан шүү дээ. Энэ амьдралтаа. Зэ. За ингээд нийт бичлэг үзэж байгаа хүмүүс энэ 80% subscribe дарааг үзэж байгаа юм байлээ. Тийм амар тий. Тэгэхээр яхаа subscribe дарах нь. Сонголоо өгөөрэй.